Гайлын байгууллага нь одоо сүүлийн жилүүдэд цахим шижилтийг үе шатаагаар хэрэгжүүлж, гайлын хяналт бүрдүүлэлт шат амжилтад одоо цахимжуулан шинэ тоног төхөөрөмж, дэвшлэг технологи ашиглахаар зорин ажиллаж байгаа. За гайлыг одоо улсын хилээс нэвтрэхээ, гайлд бараагаа мэдүүлэх, гайлаас бараагаа аваад гарах бүх үе шат цахимжсан. За мөн засгийн газрын одоо үүрэг чиглэлийн дагуу бид нар цахимжуулалтаа байнгын сайжруулж, одоо айл болох технологи ашиглах, за шинэ технологи одоо хиймэл оюун ухаан их хөгжил зэргийг одоо нэвтрүүлэлт тал дээр зорин ажиллаж байгаа. За жишээлбэл одоо улсын хилээс нэвтрэхээс 72 цагийн өмнө гайл цэгмэн Монголиа системийг ашиглаад за хилээр нэвтрэх бүртгэлээ хийлгэх юм бол ухаалаг гарц нэвтэрсэн систем дээр бол жолооч одоо машинасаа буухгүйгээр одоо ухаалаг гарцын систем маань дугаар таних камераар одоо шууд одоо онгоогоод хил нэвтрэх боломжтой болсон. За мөн бид нар одоо гайлын бүрдүүлэлтэнд шаардж байгаа төрд байгаа мэдээллийг одоо иргэн аж ахуйн нэгжээс давхардуулан шаардахгүй тухайн олгосон байгууллагаас цахимаар шууд авч одоо гайлын бүрдүүлэлтэнд ашиглан ажиллаж байна. За ер нь бол одоо сүүлийн үед хиймэл оюун гэж хэрэгдэж байна. За дэлхийн гайлын байгууллага болон одоо бусад орны гайлын байгууллагууд дээр хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлж байна. За гайлын байгууллагууд бол хиймэл оюун ухааныг за орлогыг урьдчилан таамаглах. За эх сард одоо бараа хэрэгэл тэр байх юм бэ гэдэг хиймэл оюун ухааны тусламжаар одоо олох. За мөн мэдүүлгийн алдаа, гайлын үнэлгээг бол байцаагчийн оролцоогүйгээр одоо хийх. За эрсдлийг тодорхойлох одоо хиймэл оюун ухаан ашиглахын боломжууд бүрэн байгаа. За өнөөдөр энэ нээлттэй хийж байгаа энэ койкогийн болон одоо Солонгосын засгийн газрын буцлагын тусламжаар хэрэгжиж байгаа энэ төсөл маань бас одоо бид нар хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх тал дээр ажиллана. За энэ одоо хиймэл оюун ухааны нэвтрүүлэлт гол одоо юу нэ? Онцлог нь бол Солонгосныг ингээд хиймэл оюун ухааны систем хийчээж бод авчираад ирэхгүй. Солонгосын хиймэл оюун ухааны мэрэгчлэлтэнгүүд маань Монголд ирээд Монголын одоо гайлын IT-гийнхантай мэрэгчлэлтнүүдтэйг сургаад одоо хамтарч ажиллана. Хамтарч системийг хийх. Ингэснээр бид нар бол дараа нь гайлын байгууллага бол дотоодын нөөц болцоогоо ашиглаад хиймэл оюун ухааны системүүдийг боловсруулах чадвартай болох. За ингээд койкогийн төслөөр хийж өгч байгаа энэ одоо эрсдлийн удирдлагын одоо хиймэл оюун ухаан суурилсан системийг цаашдаа амьд болгож авч явах юм ач холбогдолтой юм систем байгаа.